Хай. Тэгэхээр бичлэг хийхгүй ямар амар удацсан юм бэ тий. Бараг хараад. Нөгөө хоёр дүүтэйг нэг бичлэг хийгээд тэгээд тэрнээс хойш ерөөсөө бичлэг хийх юм штэ. Аргагүй хөрхий өнгөрсөн 7 хоногт миний гэдэс өвдөд тэгээд тусал мосол хийгээд тэгээд амар хэцүү байсан. Бүр өөр тусал мосол хийсэн заяа. Тэгээд нэг арай нэг гайгүй болоод тэгээд энэ 7 хоног зүгээр байгаа юм байна шүү дээ. Өнгөрсөн 7 хоног би ч нэрээ өвдөд. Тэрний өмнөх 7 хоног болохоор хөдөөнөөс дөнгөж орж ирээд тэг юм угаагаад, найзтайгаа уулзаад, жоохон нэг тийм өнгө зүс ороод, шороотос айдлагаад нэг тэгээд 2-7 хоног таг алга болсон юм байна шүү дээ. Тийм байна. За. Надаар сайхан гэх юм бол сайхан миний төрсөн өдөр болсон. Тэгээ манай ажлынхан надад гоё 2 ном өгсөн. Нийгмийн гэрээг нарийн уншиж эхлэх байгаа. Нийгмийн гэрээ нь ямар ном гэдгийг би мэдэхгүй. Ер нь аль яг ямар ном гэдгийг мэдэхгүйсэн аахгүй юу? Тэгээд нийгмийн гэрээ ингээд артлын үг нь хүн эрх чөлөөтэй төрдөг авч бүх талаараа хүлээстэй амьдардаг. Бусдыг иргэшээлтэй оруулсан гэж бодож буй нэгэн тэднээсээ ч илүү дөнгөлөгдсөн байх нь. Ийм хувирал хэрхэн бий болов? Мэдгүй. Чухам юу энэ өөрчлөлтийг хууль ёсны болгож байна вэ? Энэ асуултад хариулж чадна гэж би бодож байна гэсэн ийм ном Жан Жак Руссо. Би амьдралдаа худаа уншиж үзэж байгаа. Тэгээд нөгөө натур Зигмунд Фрейдийн Тотем ба табу гэдэг номоос хүн төрөлхтний ертөнцийг үзхэн анимес үе шашнaan шинжлэх ухаанаар солигдсон тухай дээр дурдсан түүхийг санал нэгтээ зөвшөөрснөөр эдгээр бүх үе шатдах бодлын төгс хүчний хувь заяаг мөрдөн мөшгөхөд бидэнд хүндрэлтэй биш ёо амар хүнд ном юм билээ. Гэтэ яг хөө ингээд нэг хүн өөрийнхөө дуртай сэдвэрээ ингээд 200-300 хуудас ингээ эссе бичээд юм yapping around маягийн ном бичсэн байгаа амар таалагдсан. Ер нь одоо ингээд эхнээсээ явхад ер нь бол Австралийн овгийн өөр хоорондоо цус ойртолтой сэргийлэх талаар ер нь тэр нь хэрхэн тотем болж байгаа. Тотемын хоорондоо ер нь яагаад гэрэлтэггүй талаар ч юм уу. Энэ нь балар эртний хүнтэй юугаараа ажиллах юм. Балар эртний хүн нөгөө юу гэдэг штэ пелогенез бол онтогенезийн давтал гэдэг штэ. Энэ нь сэтгэл судлал дээр ч гэсэн хэрхэн илэрч болж байгааг балар эртний хүмүүсийг тэр Австралийн хажууд байгаа арлын уугуул иргэдтэй харьцуулах замаар ер нь бол хүн төрөлхтний сэтгэл зүйн ингээд түүхэн замналыг товчлоод яг пелогенезээр илэрхийлж болох юм болов уу гэсэн нэг тиймэрхүү маягийн юм ихэнх хэсэгтээ дээрэс нь би ойлгосон. Ер нь бол гүцэд уншиж дуусаагүй. Ер нь бол баг нь мэрж уншсаар байгаа дуусгая гэж бодож байгаа. Тэрнээс өмнө энэ хоёроос өмнө би энийг уншмаар байгаа. Бас уншиж эхлэхгүй байгаа. Эхний хуудас дээрээ л явж байгаа. Ер нь бас л айгүй хүнд ном байлээ. Би уулын энийг солонгос зохиолчтой болохоор нэг юм тамирчин нийгэмд амьдарч байгаа гол дүрийн эмэгтэй нь хэрхэн энэ нийгэмд дасан зохицох гэж хичээж байгаа талаар ч юм уу. Эсвэл нэг гол дүрийн эрэгтэй ч юм уу. Ямар ч гэсэн нэрийн дэлгүүрийн эмэгтэй шиг маягийн ном гэж бодож байсан байхгүй юу? Тэгс чинь үгүй байсан байлээ. Зүгээр эсээ байсан байлээ. Тэгээд ер нь бол ингээд байж байгаа гинт яг юм 3 эссений номтой болцоод яаж уншихаа би мэдэхгүй байна. Энэ 3-ыг уншиж дуусгаас өмнө миний тарих хайрж урсах нь байсан. Энэ 3-ыг би үнэхээр яг ойлгоод уншиж чадах нь үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ айгүй чанартай 3 ном төрсөн өдрөөрөө бэлгэн тавьсан. Баярлаа. Тэгээ мэдээж намайг дуртайгаас нь гадна цэцгэнд амар дуртай хүмүүс амар мэддэм билээ ч юм уу. Манай ажлынхаа надад цэцэг өгсөн байхгүй юу. Тэгээ тэр цэцэг нь амар хөөрхөн ромашка байсан. 3 ширхэг ромашка. Ромашка хамгийн гоё таалагддаг юм нь ромашка ерөөсөө өгдөггүй. Тэгээд усанд хийгээд өгчөд байгаа л байдаг амар хөөрхөн цэцэг. Энийг манай ажлынхаа. Тэгээ би нэг юм венманы шил болоод
тэрэнд нь нөгөө цэцгийг нь юу яасан баггүй юу? Энэ нөгөө гадна хуузын винаны шилэндээ зүгээд бантаглаад тэгээд цэцгээ хийгээд тэгээд ингээ орхисон баг. Тэгээ миний ажлын ширээн дээр байж байгаа. Винаны шилээгаан жоохон муухай санагдаж байгаа ч гэсэн том болоо баян болохоор би заавал цэцгийн вар авна. Гэтэ одоохондоо биш. Одоо авчих юм бол тэр надад хог л болно. Тэгээд энэ намыг өгсөн найз маань надаа энэ цэцгийг хамт өгсөн. Энэ бас амар хүрхэн. Би бас усны савндаа хийдөө. Уусаа надаа энэ цэцэг баглаатай байхдаа ингэж харагдчихсан. Тэгээд яг хөө нэг сүрдээсэн юм баг болсон яг ингээд цаана нэм цэцгэн ханан донд улаан цэцэг байгаа юм шиг амар гоё харагдаж байгаа. Гэтэ ер нь яг ингээд амар жижигхэн баглаа миний харж бас хамгийн үзэсгэлэнтэй цэцэг байсан. Тэгэд энэ нэг улаан цэцэг бүр амар хөөрхөн. Нараа. Яг нөө хитрхи хөөрхөн болохоор хиймэл харагдаг цэцэг гэдэг юм баг энэ заяа. Амар хөөрхөн. Бүгнээр хөөрхөн цэцэг болохоор дуу алдмаар. Тэгэд энэ хоёр нь амар гоё бас. Яганаас амар гоё. Тэгэд ингээд усан хийгээд орхисон байгаа. Нэг иймэрхүү сонирхолтой. Надаар сонир сайхан юм байхгүй. Ажлаа хийгээл. Тэгээд хитэн бичлэгээ хийгээл. Заримдаа салхуураагаал. Найз залуутайгаа орой дууцаар яриул. Тэгээд байрныхантаа жоохон хэрэгтэй. Манай байрныхан нуттай хэрэлцээ. Шалтгаан намайг найз залуутайгаа уцаар хитрхи чанга ярьлаа гэж хэрэлцсэн. Гэтэ өөртөө шүн 1 мөг 2 моёрын үед уцаар яриад юм уугаад хол хийгээл гэдэг заяа. Тэгээ би тэрэндээ жоохон гомцсон. Тэгээд угаасаа би хизээ нэгэн цагт тийм нийтийн байр дамжиж амьдрахаа болно. Хизээ нэгэн цагт өөр ингэсэн гэр оронтой болно. Тэгээд тэнд амьдрахаараа би үеийн бүх рүүммейтүүдээсээ яг хамгийн worst-ийн шалгаруулаад бүгдийг нь бол. Уус ямар тэгш тарах юм шиг. Одоо муулч юм бол намайг зодчих магадгүй. За. Нэг иймэрхүү санаатай. Тэгэд хамгийн том өнөөдрийн бичлэгийн сэдв юу байсан бэ гэхээр уул нь би код гэсийг яриа гэж үзсэн байхгүй. Код гэсийг би анх 2 дугаар курстээ үзчихсэн. Тэгээд тэр үед нэг амар ойлгоогүй. Гэтэ ямар ч гэсэн өгчээсэн мэдрэмж нь Kingdom of Heaven-ний маягийн тэнгэрлэг гэж огшоосон тийм кино байсан байхгүй. Тийм аним байсан байхгүй. Kingdom of Heaven-ыг би дараа нь үзсэн. Тэгээд тэр хоёрын ингээ өгж байгаа мэдрэмж нь тухайн үед аягүй адилхан байсан би. Лилушиг ингээ аягүй баатарлаг тэгээд өөрийгөө золиослоод ингээ дэлхийн хүн төрөлхтний төлөө ингээ өөрийгөө золиослож байгаа тэр баатарлаг үйл явдалт нь ер нь ингээ багтаад тэгээ ваа гээл яг тухайн үед нэг тиймэрхүү ойлголттой болж байсан. Тэгээд угаасаа мэдээж хүн чинь тэгээд өснө. Тэгээд илүү нарийн ширийн жижиг сажиг зүйлсийг анзаардаг болно. Тэгэд ингээ анзаараад байхад би яг тухайн үедээ бол амар яг ямар нэгэн зүйлийг яг том мөрөөр нь өргөн хүрээгээр нь харах дуртай хүн байсан юм шиг байлээ. Одоо ингээ Кармазовын хүүгүүдийг ч гэсэн тухайн үед уншижсэн. Тэрнээс хойш дахиж уншаагүй шүү дээ. Идиотыг бас ер нь Достоевскийн агуу тавыг тэр үед уншижсэн. Яг тэр агуу тавын яг энэ жижиг сажиг юмнуудыг ерөөсөө сандаггүй. За нэг тэр нэг тиймэрхүү юмны тухай гардаг даа гэд тэндээсээ өөрийн гэснээр нэг гол санаал болоод авчихсан. Тэгээд тэрэндээ тэрийг л бодоод амьдэрдэг байсан мэлээ гэх юм. Тэрнээс хойш 2 3 4 5 6 бараг 5 жил өнгөрч байгаа. Тэр үед би яаж өөрчлөгдсөн гэхээр нэгт яг ингээд эмэгтэй хүн болж хуурсан. Эмэгтэй хүн гэдэг мэдрэмж үргэлж ер нь мэдрэгдэг болсон. Тэгээ цэцгэнд ч дуртай болсон. Би цэцгийн дургу мургу гэдгсэн заяа. Цэцэг өгнө мөнгөөр ном аваад өгч яашаа. Тийм тэнэг хүүхэн. Тийм тэнэг жижигхэн тэнэг охин байсан байхгүй. Тэгээ одоо бол цэцгэндээ ч дуртай, номондоо ч дуртай. Угс хоёулын энэ авах. Хоёулын энэ авч өгөхгүй бол надад хайргүй л гэсэн үг шүү дээ. За тэр яах вэ? Тэгэд тэр үеэс хойш юм жижиг сажиг зүйлсийг нь аливаа киноноос ч номоос ч тухайн үйл явдлаас юм
жижиг детальны юмнуудыг нь олж харах их дуртай болчихсон байлээ. Одоо жишээ нь 1921 оны хувьсгаллыг өргөн хүрээгээр нь яг ингээд боддог байсан бол одоо надад таалагдж байгаа юм нь тухайн үеийн тамганы алга болсон түүх ч юм уу тий. Нэг тиймэрхүү яг юм жижиг зүйл нь ингээд илүү томруулж харах дуртай болсон гэх юм уу. Яг хоо тэр нь жоохон буруу л гэж би боддیں۔ Яагаад гэвэл жижиг зүйл рүү олж харах тусам том байгаа зүйлээ харж чадахгүй. Тэгээд улам сохрох болохоор томор нь харахыг хичээх хэрэгтэй. Жижиг рүү өндөх тусам томьёогоо мартаад улам төрөлдөх учраас. Гэтэл өөрийгөө харж дийлж чадахгүй юм да. Тийм болохоор тухайд подкастыг үзэхдээ төрсэн сэтгэл бол ер нь нэг тиймэрхүү ерөнхий дүгнэлт маягийн болоо тэгээд л өнгөрчихсөн байсан. Сая нэг хэд хоногийн өмнө давтаж үзье. Бараг 14 хоногийн өмнө нөө сар юм. Тэгээд дүр болгоныхын сэтгэл хөдлөл, дүр болгоныхын сэтгэл зүйн байдал ямар сонирхолтой юм байсан бэ бүр. Сезон 2 дээр жоохон хөх бус гарах гэдэг нь таалагдаагүй. Ерөнхий өөрхийд одоо тэгээ яа гэх тий. Угаасаа тэгэхээр сүр арга байхгүй байсан юм билгүй. Тэгээд бас л сайн юм байлээ шүү. Ялангуяа харилцан яриа, диалогууд нь үнэхээр сайн. Диалогууд нь сайн, дөрүүд нь сайн, дөрүүдийн түүх сайн. Телевизийн яг зорилго нь тодорхой. Хамгийн гол нь төлөвлөгөө нь бүтэхгүй болонгууд дараагийн төлөвлөгөө рүүгээ шууд ингээд шилжиж орж чадж байгаа тэр нь гайхалтайсан. Одоо жишээ нь Attack on Titan дээр 90 гэхэд ерөөсөө бүх төлөвлөгөөний мастер эзнэж таарад яг төлөвлөгөө нь яг A-ийнхээ дагуу явсаар байгаа л A-рээ дууссан шүү дээ. Лилүүш дээр бол A байсан, A-ийн дараа B болсон, C болсон. C-ийн бүтлгүүтээ D болсон гэдэг ч юм уу. Тий хамгийн сүүлд E-ийн бүтэж байгаа гэдэг ч юм уу. Яг тэр нь яг юм шатар тоглож байгаа юм шиг гоё мэдрэмж өгсөн. Би нэг шатар тоглож чадахгүй л дээ. Гэтэ Chess-ийн мен дээр биш ээ Chess.com дээр нэг хэсэг шатар тоглодог байсан. Би 1200 оноотой. Тэгээд мөнгөн биш ээ хөрөл үе рүү арч мараа заа. Нэ залууга заримдаа хожиж мажаа заа. Тэгээ одоо болцсон л доо. Гэтэ яг ингээд за хоцгоч шүү. Гэтэ нөгөө шатар тоглодог хүмүүс нь мэдэх байх. Нөгөө нэг нүүдэл хийгээд тэрний цаана зөндөө олон юм болох боломжтой байдаг. Тэр бүгдийг харах хэрэгтэй байдаг гэж зүгээр манай найз залуу ярьжсэн шүү. Би шатар матер мэдхгүй зүгээр Chess.com орж жоохон тоглож байсан. Тэгээд яг ч тийм подкастыг үзэж байгаа үеийн мэдрэмж нь яг тийм байдаг. Яг ингээд амар мундаг хоёр тамирчны шатар тоглож байгааг харж байгаа юм шиг. Тэгээд тэр нь яг ингээд ертөнц тэгээд түүний өсрээд лилүүш байгаа даа байхгүй юу? Яг үндэ. Тэгээд ваа л гэж бодогцсон. Бүр тэр хамгийн сүүлд үхэж байгаа анч тэр. Гэтэ яг гоо тэр нэг би ертөнц илүү тэрэн дээр амьд лээсэн л да. Гэтэ лилүүш үхсэн дээрээ. Яг тийм зохиол дээр бол үхээд болсон. Одоо нөгөө Rose чөлөөлөгч гэдэг тэр нь гарч байгаа юм лээ. Тэрийг үзнэ. Одоохондоо жоохон завгүй нөө. Завгүй ч гэжтэй. Одоохондоо романсын юм үзмээр байна нөө. Тэгэхгүй бол нэг тарих толгойч дэлбэрлээ шүү дээ. Дандаа нэг тийм юм. Psychopath-ыг үзчихээ араас нь шууд юу үзсэн бохгүй юу бэ? Подкастыг үзсэн бохгүй юу? Тэгээд ер нь амарсан. Яг одоо ер нь бол энэ номыг уншаад араас нь энэ номыг уншиж байгаа юм шиг л байгаа шүү дээ. Тэгээд сүл рүүгээ ингээд солиод тэгээд нийгмийн тухай зөндөө олон ойлголтуудыг тэр хоёр анимаас олж авсан. Гэтэ одоохондоо жоохон завсарлаа. Тэгээ би одоо Кимина Татакыг үзэж байгаа. Princess Jellyfish-ийн мангаг нь уншиж байгаа. Яа, Princess Jellyfish бүрстэй. Бүрхэн юм бэлээ. Бүрстэй. Бүр ахин ингэсэндээс тийм манга аним сонирхоод байгаамаа. Бүрхэн аяа завгийн
Paradise Kiss дээр өөлж байлаа. Нанаа үзэж мүзээё. Тэгээд ийм охин гэдэг мэдрэмж төрүүлдэг анимуудаа одоо үзэж байгаа. Тэгээд Code Geass дээр гээд ороход Code Geass дээрээс надад хамгийн таалагдсан дүр мэдээж Lelouch. Тэгээ хамгийн үзэн ядсан дүр Nina. Тэр нэг бүр бич те бүр яг тэгээд айгуу сайн бичсэн дүрлээ. Гэтэл бүр тийм хүн би тийм хүнийг тийм заван рацист байна гэж юусоо бодож байгаагүй. Яг тэгээ Нинагийн би рацист байгааг нь үзэн ядаагүй байхгүй юу? Нинагийн өөрийн гэсэн тарих толгойгоо юусоо өөрийн гэсэн бодолгүй тийм бүр юусоо тийм тарих толгой нь хоосон юм хаашаа. Тэрүүний зүгээр ингээд Британий хаант бас дүүлүүд өгсөн юм яг тийм ямар ч өөрийн гэсэн бодлоо тэр байдал нь юусоо таалагдаагүй. Тэгээд тэр ширээг яаж байгаа юм тийм. Нина. Тэгээд Нина бүр амар сэжин дүрсэн бүр тэр тун. Тэгээд хамгийн сүүлд амар олон хүнийг алчаад би ингэн гэж мэдээгүй штэ гэж зүгтаад. Тэг яг эцэст нь манай Lelouch туссан л та. Гэтэ Нинаг үзэн ядах сэтгэлээ минь ерөөсөө дундруулж өгөөгүй. Тэг сүүлийн үлдэл нь махагийн рацист бич. Тэгээд нэг юм гахсан Suzaku бүр амар олон хүн үзээд юм л шүү дээ. Тэгээд Suzaku би ингээд хайсан байхгүй юу? Мэн дээрээс Reddit дээрээс хайсан ч юм бүр амар олон хүн үзээд яагаад үзээд байгаа юм би ерөөсөй ойлгоогүй. Эцэст нь Lelouchтэй нэгдэг. Тэгээ хамгийн гол нь Suzaku гэдэг дүр Lelouch-ийн эсрэгээр ингэж эсрэгцэж гарч ирж тэр хоёр хүн шал хоёр өөр үзэл бодолтой байж байгаад яг эцэст нь нэг юм дээр ингэж санаа нэгдээд тэг нэг төлөвлөгөө хамтаа биелүүлж байгаа чинь хамгийн улам чухал үйл явдал байхгүй юу? Тэгээд тийм бусад юмнуудын эсрэг ингээ хамтдаа хойлохнаа босч ирж байгаа. Suzaku гэдэг юм ямар ч яахан мэддэхгүй байгаа тодорхойгүй. Тэгээд ингээд Lelouch-ийн төлөвлөгөөнд ерөөсөө орж өгдөггүй. Тийм нэг сонин ядаргаатай бие махбод байж байгаад тэр нь эцсийн дүндээ ч гэсэн Lelouch-ийн мастер төлөвлөгөөнд оролцож байгаа гэдэг нь өөрөө Suzaku гэдэг дүр чинь Lelouch-ийг ямар ухаалаг вэ, ямар Lelouch-ийн зүв бэ гэдэг юм харуулах гэсэн дүр байхгүй юу. Тийм байдал хүмүүс яагаад Suzaku ядаргаатай тэнэг гэдэг нь ойлгоогүй. Яг нэг талаасаа Suzaku-гийн байр байдал яг нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед германчуудад дагаар орсон еврей хүмүүстэй ер нь бол адилхан л да. Тэгээ нөгөө бусад хүмүүсийг хамж бусад еврейчүүдийг ингээд зүгээр шатаалцж яадаг. Гэтээ Suzaku хизээч Япон хүмүүсийг буюу 11-үүдийг үхээсээ битүү шүү дээ. Харин ч аль болох аврахыг хүсдэг. Нэг ч гэсэн Япон хүн өөрөөс нь болж битүү үхээсээ гэж хүсдэг. Япон бусдаа үнэхээр их хайртай. Тэгээд ерөөсөө төлөвлөгөө байгаагүй тэнэг хүн бол бас биш шүү дээ. Тэгээ бас л Lelouch ч гэсэн яг ингээд яг яаж инх тайван ертөнцид орох гэдэг нь мэддэггүй л явагдсан шүү дээ. Тэгээ нэг төлөвлөгөө нь бүтэхгүй болонгууд дараагийнх руугаа ороод ингээд баг шатаар ахиж явж байсан. Яг тэрэн шиг Suzaku ч гэсэн ингээд нэг төлөвлөгөө нь бүтэхгүй бол дараагийнх руугаа ороод явж яадаг. Яг ингээд ямар ч төлөвлөгөө байхгүй хүн бол биш. Тэгээд эцсийн тэр болсон төлөвлөгөө ч гэсэн надад аюу таалагдсан. Нэгдүгээр Баатар болоод тэгээд нэг усыг өөрийн мэдлэлтэй авах боломжтой. Тэгээд тэр нь өөрийнх нь бас яаж таарна. Тэгээд тэргээрээ дайнгүйгээр ингээд ирчлөөнд хүрэх арга зам байсан аахгүй. Яг тэр нөгөө эренний хүсээд байдаг торноос гардаг тэнгэрт нисдэг шувууны эрхчлөө шиг эрхчлөө биш л дээ. Гэхдээ надад тэр дайнгүйгээр хүрч байгаа тэр арга зам нь таалагдсан. Яагаад гэвэл хоёр цэрэг бие энийгээ буудлаа гэж тэр нь дэлхийн асуудлыг яаж шийдэх нь мэддэггүй шүү дээ. Дайн бол хамгийн утгагүй зүйл байхгүй юу? Тийм болохоор яг ямар ч дайн тулаангүйгээр хүрхэнсэн гэж бодсон тэр бодол нь үнэхээр таалагдчихсан. Тэгээд тэр болыг гэжээс арга зам нь ч гэсэн яг үнэ зүгээр арга зам байсан шүү дээ. Тэгээд тэнгууд хүмүүс Suzaku тэнэг гэдэг Suzaku хоёр нүртэй яг гэдэг мэддэггүй эрх мэдээлж шунсан амар бичсэн зөө. Үгүй шүү дээ. Suzaku тийм Yupime гэдэг нэг гүний орж ирэнгүү тэр гүнжтэй толгоогоо мэдүүлээ зүгээр дурлаа явсан гэдэг. Suzaku Yupime хоёрын хоорондын сэтгэл яг тийм романтик хайрын сэтгэл байгаагүй. Надад илүүтэйгээр тийм хүндлэл бишрэлийн тэгээд үзэл санаа нэгтэй яг тийм хайр сэтгэл байсан юм шиг санагдсан шүү дээ.
хүндэлдэг. Тэгээд ипемиагийн тэр санаач гэсэн лилүүш хүртэл хүлээн зөвшөөрдөг үстэй. Тэгээд тийм лилүүшин хүртэл хүлээн зөвшөөрсөн үзэл санааг даглаа гэд Судзаку ийм уруу чарвсан яахан мэддэхгүй хүн болно гэсэн үг биш байхгүй. Судзаку гоё дүр, сайн ч дүр, сайн бичигдсэн дүр. Судзаку хаанч юм уу? За тэгээд нэг юм яа зад байлаа. 20 минут үйлчлээ. Дараагийн бичлэгээр уулзъя. Дараагийн бичлэгээр би подкастаа өргөжлүүлээд ярих нь мэдэхгүй байна. Гэхдээ үгүй ч гэж магадгүй. Баярлалаа.